Hello, юу яцхан. За энэхүү дугаартаа бид how to буюу технологийн хэрэглээнүүдийг яаж хэрэглэх юм бэ? Гоё шийдэл юмнууд хаана байна вэ гэдгийг. За тэгээд тухайн шийдлийг технологиг яаж хэрэглэх оновчтой зөв хэрэглэх юм бэ? Зөв зохистой хэрэглэх юм бэ гэдгийг аль болох танилцуулахыг хичээдэг яг энэ контентын хүрээнд. За тэгээд энэ удаад болохоор илүү 100% Монгол инженеруудын хийсэн юм ботыг олсон байгаа. За энэ дээр ерөнхийдөө бол давуу тал юмнууд нь AI-тай гээд ингээд олон төлөвлөд бол байгаа байна. Тэгэхээр бид бүгдийн ихэвчлэн өдөр тутамдаа хэрэглэдэг ManyChat-аас бол тийм ялгаагүй санагдлаа. Тэгэхээр хэдүүлээ MyBot мэн гэдээ байна. Эндээс хэдүүлээ ямар давуу талтай яаж орж бүтэх гэдэг юмудаа хэдүүлээ хамтдаа хийцгээе. Ерөнхийдөө давуу талын одоо хэрэглээг бол бид бүгд мэднэ. Илүү одоо бизнес эрхлэгчид болон за одоо хуваарай контент бүтээдэг, за коуч нар ч юм уу те одоо ийм e-book одоо борлуулдаг гэдэг ч юм уу иймэрхүү хүмүүс маань одоо нөгөө нэг ийм актив цагдаа өөрөөсөө чатанда хариулаа. За тэгээ таныг унтчихад ч юм уу завгүй байх үед нь яг таны өмнөөс хариулаа. Таны бизнесийг ингээ хийгээд автоматар ингээ хийгээд аваад явж ихын шаардлагуудыг бол одоо бид бүгдийн өмнөөс хийдэг байгаа. Тэгэнгүүт яг энэ чатботн дээр бол илүү одоо бид бүгдийн мэдэх чатботууд чинь юм дефолт хариултуудыг өгдөг шүү дээ. Нэг 2 3 асуулт хариултууд яваад тэрэн дээр нөө нийтлэг асуулт хариултуудыг явдаг бол AI орж ирснээр энэ дээр яаж өөрчлөх юм гэвэл одоо тухайн асуулт бүр дээр нь комент бүр дээр яг хэрэглэгч яг юу асууж ийн яг тэрэнд тохирсон одоо хариултуудыг өгдөгөөрөө илүү одоо энгийн дефолт хариулт өгдгөөс бол давуу талтай. За тэгээд заавал Facebook-ээр нэвтрэх юм байна. Save master retro-гийн 14 хоногийн туршилтын хугацаа байна. ManyChat бас 14 хоног free гэдэг штэ тий. Тэгээд би ингэж ойлгосон. Үний хувьд бол ManyChat ч нөө хэрэглэгчийн бааз ихсэх тусам үнэ нэмэгдээд явдаг штэ. MyBot-ийн хувьд бол юм нормал оо байнга сар болгон авдаг дүнгээл авдаг хэрэглэгч яаж нэмэгдсэн гэсэн. Тэгээд ManyChat-тай төстөн гэвэл 14 хоног free try ирэх бол үгүй гэдэг юм байна. За заавал бас давхар баталгаажуулдаг тийм ээ. Гаргаад ирчих юм байна. За удирдах самбар дээр бол ингээд дашбордууд гараад ирчихэж байна. За ингээд 4 алхам нь ингээд шууд чек-ин хийгдчихэж байгаа юм байна. Одоо чатбот холбох, төлбөрийн хэрэгсэл холбох гэдэг хоёр хэсгийг дуусангууд яг бүрэн ашиглах боломжтой гэж гарч ирж байгаа юм байна. Mass message гэдэг штэ. Сүүлийн 24 цаг манай пэйж рүү холбогдсон. За эсвэл яг тэр хугацаанд тэр огноонд холбогдсон хүмүүс рүүгээ одоо нэгэн зэрэг mass message илгээх одоо үйлчлэгээ гэдэг чинь ManyChat дотор тэр бас орсон байгаа маань. За автомат хариулт нөгөө коммент хэсэгт хариулдаг ийм үйлчлэгээ бол байгаа маань. Тэгээд автоматжуулалт гэхлээрээ за ингээд шинээр сонгох, загвар сонгох гингүүтлээ би өмнө нь угсарсан байгаа загвараасаа сонгож болох юм байна. За шинээр нэмэх гингүүтлээ ингээд бас оруулчих болдго юм байна. За асуумж судалгаа гэдэг юм нэмэлт модуль бас байгаа юм байна. Гэхдээ туршилтын хугацаанд бол ашиглаж болохгүй юм байна. Энэний давуу тал давуу тал нь юм арга хэмжээ буюу event-ийн ticket одоо үүсгэх тэрэн дээрээ төлбөрийн системээ холбох гэдэг ийм нэмэлт аягүй гоё өөр бусад чатботон дээр байдаггүй сервис байгаа юм байна. За дэлгүүр байгаа бүх хинчтэй бүхнүүд нь туршилтын хугацаанд ашиглаж болдгоо юм шүү дээ. Тэг яах юм? За миний ойлгосноор бол яг энэ бизнесийн тохиргоо гэдгийг бол аюу сайн хийж өгөх хэрэгтэй гэж ойлгосон. Тэгэхээр илүү нөгөө нэг AI-аар автоматар хариулахтаа илүү дэлгэрэнгүй хариулна гэж ойлгоод байгаа. Тухайн энэ дээр одоо ашиглагдаж байгаа бүх текст юмнууд маань ChatGPT-ийн одоо тэр өөрийнхөө системд хадгалагдахгүй юм байна. Тэгэхээр бол энэ хэрэглэгчийн аюулгүй байдал бол ямар ч асуудал юм байна. Юу яаж байгаа юм бэ? Би нөгөө нэг пэйж дээрээ холбочоод дахиад өөр пэйжүүд дээрээ холбох дээрээ болохоор энэ нэмэх гээд шинэ хуудас нэмэх гэдэг хуудсыг үүсгэнгүүтлээ бусад өөр пэйжүүд дээрээ бас ашиглаж болох юм байна. Тэгээд би нэг пэйж дээрээ одоо үүсгэсэн автоматжуулалтаа одоо копидод хуулаад нөгөө пэйж дээрээ бас давхар ашиглаад явах боломжтой юм байна. Ерөнхийдөө одоо ингээд
тэгвэл бүтэн процессыг автоматжуулж байна гэж ойлгож байна. Тэгээд төлбөрийн систем дээр бол энэ MyBot маань өөрсдөө QBT гэрээтэй та зөвхөн бизнесийн мэдээлэл хэсэгт л маш дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөд бол маш хангалттай. За тэгээд MyBot имэйл бол нэг иймэрхүү давуу талуудтай юм байна. Иймэрхүү төлсүүдийг бол илүү нэмэлт байлуу юмнуудыг бол санал болгож байна. Тэгэхээр үзэж байгаа хүмүүстээ бас try хийж үзээд 14 хоногийн фригээр нь ашиглаж үзээд болж ивэл таалагдж ивэл илүү Монгол платформудаа дэмжихийг уриалж байна. За тэгээд дараагийн хавтуу бичлэгээр уулзцгаая. Түр бака.